За хүн дэвтэн бузартна гэж байдаг. Дэвтэж бузартахад маш олон шалтгаан байна. Арх сархтны дэв бузар, болохгүй хүнтэйгээ нөхцсөний дэв бузар, буйны хойдохын үлээс эвдсэн дэв бузар. За хамаа намаагүй газраар явбал дэв бузар, орой үдч жалга давыг давж гарах, дамнаж гарахад хүртэл хүн сэвтгээ тулвал сэвтчихдэг. Янз бүрийн зүйлээр хүмүүс маань сэвтэж бузарддаг. Тэгэхээр энэ зүйлүүд дээр та бүхэн маань бас тодорхой хэмжээнд тийм ээ буйны хойдохын үлд хамаагүй оролцож болохгүй. Таны жил ус таацгүй газрын үйл ажиллагаанд хамаагүй оролцсноор тухайн хүн буйны хойдохын үлээс сэвтчихдэг. Нэг буйны хойдохын үлээс сэвтсэн хүний муу зөгөөд нэгдчихдэг. За муу зөгөөд нэгдэж удаан явхаараа тухайн хүн маань ямарваа нэгэн зүйл өртдөг. За ингээд зуур дээр ерөн дээд тэнгэртэй хальдаг хүмүүс маань муу зөгөөд нээлттэй явж байгаа юмд өртдөг талууд байдаг. За архи сархтны дэв бузар гэж байна. Архи сархтны дэв бузар архины ёроолын сархтын хүн бол ерөөсө хүртэж болтгоо. Архитнаас ерөн сэвтэж бузарсан хүн бол ерөөсөө тэр зүйлээд ерөөсө уусаа шингэтчихдэг. Болохгүй зүйлээр орой үуч дандаа шүн оройн цэг жалга дагаж явах. За жалгаар дамнаж гарах энэ асуудал тус байдаг. Гэтэл нөө хий биетэй ямарваа нэгэн зүйл юмд дайруулах ийм асуудлууд бас байдгийг шүү. Тэгэхээр та бүхэн маань бас болгоом сэрэмжтэй байх хэрэгтэй.